Шоколадрын хоёр хөвгөл байна. Шөөч. Одоо харж хэлэхгүй төрч нэ. Улаанбаатарын нэг охин. Улаанбаатар нэг охин байна. Шээ. Амирлаг наасаа бүрэлдэхүүн байна. Та нартай их баярлалаа. 27 онд эндээс бид тэр мөнхийн овооноо оролцооныг саахан уулзуулаад 90-60 20 хүнээр яг байгаа маань багцаагаар. За өөрч одоо энэ да. За онцгой хоёр хүндээ баяр хүргэе. Энэ хүн төрүүлж явсан. Нүр богч гэсэн байгаа юм л да. Бас нэг юм. Тэрийг л одоо сайн байдаг. За танд баярлалаа. За тэгээд дараагийн 27 он өшөө олон мэдээд гавьт магаад ороод ирэх ба. Чи ярай та нартай. Хүши. За энэ за хундаг за архив яаж ятгаа. Юу би бас ингээд энд хуран зүгс бүх хүмүүсийг би ингээд танилцуулчих гэж бодож байгаа маа. Тэгэхээр одоо тий тэр хөгжим бас. Тэгэд ийм байна. А та зарим хүмүүсийн нагцаар зарим хүмүүсийг хөгшнө яаж болох хүмүүс одоо бид гурвын аав ээжийн тухай би ярих гэж бодож байгаа маа тий. Дамиран гэдэг хүн бидний аав. Одоо энэ өчигдөр үржидэ та нар яваад ирсэн Увсангийн зөө сумд манай аав төрж өссөн ийм хүн байгаамаа. Баяд ястан. Манай ээж одоо бидний ээж болохоо зарим хүмүүсийн нагцаа зарим хүмүүс хөгшөө тий. Манай ээж болохоо Увсангийн тэс сум төрж өссөн. Одоо сая энд гарч ирсэн энэ газар нэг айл зогслоо штэ. Энэ хав бол манай яг ээжийн одоо яг унгон нутг бол энэ бол яг ээж унгон ийм нутг байгаамаа. Тэгээ хорлоо гэж одоо хоёр хүн байсаа манай аав ээж хоёр ингээд тэгээд 6 хүүхд төрүүлж өсгсөн манай аав ээж хоёр. Тэгээ хамгийн том нь одоо Нуруу гэж манай том эгч байсан. Тэр хүн одоо дөнгөж 26 настай да. Биднийг орхиж авсан. Юм гэлхээр үйлдэх болчих. Тэгээд Нуруу гэж том эгч байсан. Манай эгчийн одоо 3 хүүхэдтэй 2 охин нэг хүүтэй байсан. Хүүм маань одоо хүн бол одоо ертөнцийн мөнхөсөг гэж байсан. Том охин нь бол манай Эрдэнэчиг Улаанбаатар хотод байдаг. Одоо 3 хүүхэдтэй 2 хүүхэдний хотод байна. Нэг хүүтэйгээ ирсэн. Манай хүргэн Нэмхэ гэдэг ийм хүн байна. Энэ бас хоёлаа бол Нэмхэ маань Увс аймгийнх бас харьяат хүн. Тий, тэс гаралтай. Тэгээ Нэмхэ Чимгээ хоёр маань ингээм хамт явж байгаа. Өнөөдөр манай Чимгээ маань ээжийнхаа алтан шардлыг тавьсан газар дооч анхудаа 44 жилийн дараа 3 настай байхад манай Чимгээ маань ээжээсээ өнчилсөн юм аа. 26 настай байхад манай тэр том ээж. Бидний манлаг хүн байсан. Бидний сүрсэл байсан. Тэгээд өнөөдөр 3 настай одоо чи 47 таг. Тэгээд 44 жилийн дараа ээжийнхээ шардлыг байгаа газрыг нь олж угаасаа бид нар байдна. Гэхдээ энэ нэг бол урд нь бид нар мэдрүүлэх хэрэгтэй байсан юм аа. Оч үзүүлэх хэрэгтэй байсан. Бид нар одоо алдаага хүлээж байгаа. Ухамсарлаж байгаа. Тэгээд Чимгээгээ өнөөдөр оч ээжийнхээ шардлыг мөргүүлж, сүү будагийн өргүүлж
залбирууллаа. Тэгээд одоо би хоёр ахыхаа төлөөлөд ингээд гараад ирсэн. Ингээд манай чимгээ нэг хоёр маань ингээд одоо хамт энэ нагцналтайгаа ингээд уулзж байгаа их баяртай байна. За тэгээд хоёр дахь эгч маань буян жаргал эгч. Одоо буян жаргал хөргөн ах маань хөхөө гэдэг юм байсан. Хөхөөх маань бас 100% хүн. За хөхөөхийн хүүхдүүд бол одоо ингээд тудуу байж байна. За том залуу тий Сүхбаатар. За Улаанбаатарт байдаг манайхан мэдж байгаа. За манай Нуруусүрэн гэдэг манай бэр маань Сүхбаатар аймгийн хараад хүн. Одоо ингээд бас одоо дөрвөн хөгдрөөж эсгэж одоо алдар тэхийн одонг зөөсөн манай мундаг бэр одоо шинжлэх ухааны доктор коллежийн сургуулийн багш. Тэгээ ноёо ягч байгаа сан одоо ингээд одоо том бэр шүү одоо тий. За ийм байна. За тэгээд манай одоо маамаа хай. Одоо гэрийн нэрэг хэлдэг байгалмаа. Одоо хөхөхийн том охин одоо Улаанбаатарт байдаг. Маамуугаа мэдж байгаа. За манай нөхөр нь Батцаахан Завхан аймгийн Тусан Сэгсэн Мариат хүн. За ингээд Улаанбаатараас ирээд ингээд одоо хамт ингээд хүүхдүүдтэйгээ хоёр хүүхдтэй тийм ээ. Ингээд хоёр хүүхд хоёлоо ингээд хамт ирсэн байна. За манай 3 дахь одоо Дамиргийн 3 дахь нь бол залуу. Манай одоо энэ цуужаан Дамбах байж байна. Дамбадаржа. Бэргэн эгч маань Увсан аймгийн Өмнө ус Мариат одоо хүн байсан юм аа Бадмаахүү гэж эгч маань бэргэн эгч маань бас 13 жилийн бас ертөнцийн мөнхөзөөсөн ингээд хүүхдүүдтэй одоо том залуу маань улаангомд ирсэн байна. Хараахан ирж амтсангүй мөнгөдөл. За тэгээд хүүхдүүдээс манай төгсөө одоо энд баг төгсөө маань ирсэн. За тэгээд Бимбсан манай Бимба маань ингээд хамт одоо хоёр хүүхдтэйгээ ингээд гэрүүлээрээ бүгдээрээ ингээд ирээ явж байна. За өөр тэг халзраа хавна. Тошно. За тошно нэг яринээр одоо тошно гэдэг одоо тийм манай тошно маань сүх очир. Сүх тулг. Тий. За сүх тулг маань одоо бас л энд зүүн төр жосг хөөгчтэй тэгэл аав ээж 2000 шилжсэн тэгэл одоо Улаанбаатар хотод илж амьдарч байгаа тэгээд бас хоёр хүүхдтэйгээ манай бэр одоо энд байж байгааг ирлээ. Бас данхад ирж байгаа хоёр хүүхдтэйгээ хоёлаа одоо ингээд ирээд явж байгааг ирлээ. Ташна хоёр маань одоо хамтдаа хүүхдтэй яг түнтэй хүрээд ирсэн их талархж байгаа шүү. Яг одоо сайхан ингээд өдрөө сайхан ингээд ах түнтэй буужгаж танилцж ингэж байгаараа гэдгийг хэлэх гэж. За. Халзраа. Модны дараа чинь охин тийм. Модны шаньт том залуу болсон ба шүү дээ. За. За модон энэ модонод бас амин го хаа байна. Жижиг сая тавьсан дотор байсан тий тоглож шнэ. За халзраа. За халзраа. За халзраа маань одоо ингээд бөхчийн бөхгүй шүү дээ тий. Тэгээ одоо уран бүтээлч одоо сайхан бүтээл гэдэг. Тэгээд одоо ээжийн одоо хайртай хөө бага. За тэгээ манай бэр хавна. За инкош одоо ханаач 3 хүүхэдтэй. Тэгээ бас урд нь иржсэн. Тэгээ дахин ирж жил болгоно ирж маш сайн байна. Тэгээ ингээд одоо аль аймаг лээ. Сүхбаатар аймаг. Тэгээ манай чи Сүхбаатараас бэр уулгаад байгаа юм шүү дээ. Тий, Сүхбаатараас манай ной. За ингээд манай хөхөө хөргөн ахын чи тэгвэл Сүхбаатараас хоёр бэр уулгасан байна. Төрөөчийн бэр ийм байсан чи дараачийн бэр ингэсэн ба шүү. Тий. За ингээд одоо ингээд хоёрхан сартаа ингээд маамууга авцсан ингээд энэ их замдаг эссэн дунд энэ их дэржгнүүд юмна гэдэг бол бас их хүч чадал бас их энерги зориг шаардж байгаа хэрэг шүү. Тэгээд нэртэй бол их баярлж байгаа. Тэгээ одоо ингээд хамт яваад ингээд нэртэйгээ ингээд танилцаад ингээд явж байгаа тийм ээ. За одоо дараачийн одоо ингээд дөрөвдөх одоо манай одоо 6 хүүхэдтэй гэсэн шүү дээ манай аав ээж. Тэгээ дөрөвдөх нь болохоор зэрэг одоо Сима гэж одоо манай ихч байж байгаад бас 2010 онд бурхан болсон юм аа. Тэгээ одоо 15 жил юм шүү дээ. Тэгээ хөргөн ах маань бас тэрний дараа жил бас ингээд өвчнөсөөр бурхан болсон юм аа. Тэдний хоёр хүүхэдтэй зарим нь мэдж байгаа одоо том уугна гэдэг уугмаар гэдэг одоо Солонгост байгаа. Тэгээ хоёр хүүхэдтэй эхнэр хүүхэд нь дарханд байна. Одоо яваад бас нэг хэдэн жил болж байгаа одоо хөдөлгөөн ирж байгаа байхаа ирнэ гэсэн тийм хэрэг байсан. Хоёрдоо сайн холбогч удааг байна. За хоёр дахь Туя гэдэг охин хоёрт байсан. Туя Улаанбаатарт байдаг. Одоо нэг хүүхэдтэй ийм бас гадаадд явж ажиллаж ирж очин байдаг. Одоо Монголд байгаа. Хараахан одоо холбогдож ирж ингэж амжилтсангүй ийм байгаа. За тэгээд дөрөвдөх нь болохоор тавдах нь болохоор пүрүү хахааж байна. За Эрдэнэ цэцгэгч.
одоо эрдэгч байж байгаа бэргэнэгч одоо том бэргэн одоо бэргэнэгч байгаа байж байгаа тийм ээ эрдэгч маань бол тэсэм хараад. Ингээл одоо Улаангомд ажиллаж насаараа одоо манай ах бэргэнэгч Улаангомд ажиллаж амдрал ингээл одоо 4 хөгтөрөж өсгсөн юм. Хүн одоо Пүрбах маань юу штэ жолооны хөрсөн багшаар ажиллаж байдаг юм байна. Эрдэгч нь одоо нарийн мэрэгжлийн ойдолч хүн шүү дээ одоо шаглан тэгээ урлна. За тэгээд одоо Пүрбахын том одоо хөргөн уугна. Уугмаар маань хоёр уугмаар юм байна штэ. Тэгээ уугна маань одоо хоёр залуутай. Хоёр залуу хаана ананд анарга хоёр хөрхөн аатайгаа адилхан хоёр хөөмэй. Энэ дотор өсөн дотор тоглож юмнаа тий. Тий. Анаа тий энд бүржвэштэй болсон байна тий. За тэгээд манай Пүрбахын том охин одоо Батцаа. Одоо нэг заяа гэдэг анаа юу ганд тий. Заяа маань ингээд одоо ууна ингээд энэ ч нөгөө уугна манай уугна ч нөгөө юуных аав ээж нь Улаангомд байдаг. Одоо хотор шиж яаж тий Улаангомд төржсэн ийм одоо манай Пүрбахын ууган хөргөн байна. Тэгээ барилгын компанитай ийм. За одоо ихэн шинэ Улаанбаатарт байгаа. Тэгээ шинэ одоо шинэ байж одоо төрөмс байгуул ямар юунд ажиллаж байгаа вэ? Тэгээ төрөмс байгуул. Тэгээ төрөмс байгууллагад ажилладаг. За дараачих нь одоо Хосбаяр. Хосбаяр гэж одоо энэ 5 толгой юунд дулааны инженер мэргэжлээ тэнд их олон жил ажиллаж байсан. Тэгээ одоо Австрали улсад ажиллаж төр хугацаар ажиллаж амьдарч байгаа. Хосоо маань тэгээд байсан бол ирэхээс дэж амжсангүй. За тэгээ хамгийн баг нь одоо Утган заяа. Хагаг шил одоо нэг багаар нэг Утган заяа маань одоо ингээд бас одоо Баатара манай хөргөн одоо Улаанбаатар хот төрж ирсэн гэж байгаа тийм ээ. Тий. Тийм. Та хамт ажилладаг тийм ээ. Ямар чиглэлээр вэ? Цахилгааны инженерүүд ингээд тий одоо энэ аав ээжний дэвчээс ирнэ жил болгоно ирээд амаа одоо лавл 2 дахь жилээр лээ тий. 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 Улаанбаатар. Энэ том тааны том ах ирэх нэлээд хожоо ойлгож байгаа шиг байна. Тий. Тий. Тэгээд ингээд эрдэ манай эрдэ бэргэнэгч одоо ингээд 4 хөгтөрөж өсгсөн одоо удан зөтсөн ээж. За ингээд Пүрбахын болчихоо тий. За тэгээд манайх би бол хоёр хөгттэй хав байна. Охинго хоёр. Күн ээжэн дүүрээс нь охин аавын дүүрээс нь эсэргээр нь. Аа тий. Ийм хоёр хөгттэй. За. Тэгээд бас ингээд одоо нийтлэх ийм бага насны хөгтөд нар юун цохол бай хөгтөд тий. Тий. За тэгээд 6 хөгтийн адгийнх нь болохоор зэрэг одоо би тогт 2 тий. Тий утхан нь одоо тэгээд манай ихнэр уян цэцэг тэсэм харьяат одоо энэ яг эндээс одоо ингээд хойд зэгт бол тэсэм байна. Тий тэсэмийн 11 дугаар харьяат манай ихнэр одоо химийн багш гэн. Тэгээд одоо жолооны курсаа ингээд бид нар аялуулд ингээд явдаг. Би болохоор зэрэг байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй. Одоогоор бол би ч одоо 32 жил байгаль хамгаалалт чиглэлээр ажиллаж байна. Одоо бол төрөмс байгуулалт ажиллаж байна. Явлаамд ингээд байдаг. За манай ч хоёр охин хоёртай. За манай көвэн энквилэг одоо бэлгээд уулзаагүй хүмүүс байна уу? Гэрлээ уулзсан мэт. Уулзсан тийм. За энквилэг бидэндээ гэрээ нарайл бэлгээ. Бэлгээ болохоор зэрэг одоо бас одоо хотод ажиллаж амьдарна. Тэгээд тий манай бишрэл хаана? Бишрэл манай бишрэл бэр тэгээд одоо энэ Улаанбаатарт төрж өссөн. Тэгтээ аавын нутаг бол Дундгов аймгийн гаралтай. Тий. Харьяат. Одоо тий аав нь бол одоо бурхан болсон. Ээж нь одоо Улаанбаатарт ингээ хоёр нэг ихтэй хоёлаа юм байдаг одоо. Одоогор бол бэлгээ бишрэл хоёр болохоор зэрэг ингээд онлайн бизнес тэгээд нэг машины юу яадаг лээ. Машины нэг наад ямар наад гэлээ нэг юм тийм одоо бизнес эрхэлж явуулдаг. Тэгээд хоёр охинтой. Яг баг нь том манай аргон гэдэг охин байгаа тэр нуураас гарч ирэх байна. Аргон гэдэг за баг нь болохоор зэрэг Амирлан гэдэг ийм хоёр одоо охинтой. Тэгээд нодон
ээж ахыг хэлсэндээ байхдаа ирсэн. Одоо ингээд одоо гарчгаад ирж байгаа маа. Тий. За тэгээд манай охин хоёр гэсэн тий. Манай охин болохоор зэрэг энх минжин аавн дөрэж ээжэн дөрэж гэж багаас багд байхнаа асуудаг байсан. Тэгэхээр одоо та нар хариулна үстэй. Тий. Энх минжин одоо Улаанбаатарт бас байна. Нэг манай хөргөн болохоор зэрэг Улмаяр та аав ээж нь Улаангомд байдаг. Тийм учраас одоо энэ хоёр аав ээж нь хоёулаа Улаангомд байдаг учраас баян ирж очдөг. Тэгээд хуваараа бас одоо бизнес эрхлээд ингээд байж байгаа Улмаяр. Улан манай хөргөнтэй харин уулздаг хүмүүс байгаа хаа тий. Тий. Одоо ингээ сайн хайдаагаад авчихт ийм одоо цайвар шар залуу байна гэж яаж байна. За ийм байна. Тэгээд өнөөдөр бас юу яалаа одоо бас бэрх зам эс бүдэлж барьж инглээ одоо бас сайн зохицуулт хийж чадсангүй шүү. Та бүхэн бас намайг өшөөгөөрөө гэж хэлдэгсэн юм аа. Тэгээд бас одоо миний хувьд болохоор зэрэг сая хэлсэн байгаль орчин чиглэлийн мэргэжлэр одоо их сургуулийн биологи төгснөөс хойш одоо 93 он төсөө одоо 33 жил рүүгээ одоо ингээд байгаль хамгаалалт чиглэлээр төрийн бас байгууллага төсөл хөтөлбөрүүд ингээд ажиллаж ирсэн. Тэгээд сая энэ ерөнхий төгсгийн зарилгаар хөдөлмөрийн хавьяаны улаан төвийн одон өчтөр одоо хүлээж авсан. Тэгээд энэ баярлалаа. Тэгээд энэ бас ийм өндөр төрийн шагнал авсандаа бол би одоо аав ээжээрээ охин дүүсээрээ хань ижлээрээ өр хүүхдээрээ хамт энэ байгаль хамгаалалт үйлсийн төлөө хүчин зүтгэж ирсэн үеийнхээ одоо тэр салбарын одоо ажилтнууд мэрэгжилтнүүд байгаль хамгаалалт тэр хүмүүс тэгээд би бол үнэхээр одоо талархалж одоо тэр хүмүүс энэ сая хэлсэн маань ажил бүх одоо энэ та бүхэн оролцоо хөрвүүлэн одоо бас энэ одоо байгалийн төлөө ажиллах юм боломж нөхцөлөд гэсэн та бүхэндээ бол тэгээд охтон дүүстэйгээ ингээд одоо тэр хорлоо дамиран гэдэг хоёр хүнээс дүүсэлтэй одоо хүүхэн дээр бэрээчүүд ачзээ зэнцэр тий ийм хүмүүстэйгээ ингээд утны хүмүүстэйгээ одоо ингээд энэ нуурынхаа одоо энэ дэлхийн өвд орсон ийм Монголын хамгийн том нуурынхаа ирэг дээр ингээд байгаадаа би үнэхээр одоо баяр талархалтай тэгээд та бүхэн маань халуун сэтгэлээрээ надад бас ингээд сайхан одоо бэлэг ингээд одоо архийг одоо би та бүхний өгсөн архийг би нэгэн өдөр бол ямар ч байсан задлж унаа. Тэгээ би та бүхэндээ бас одоо дэний дээжиг амсуулъя гэж бодож бэлж ирсэн. Тэгээд чи уулздаг. За өрөх нөгөө тэнгэр за ингээ манай нутагт болохоор зэрэг одоо нөгөө ингээ цөөх харах гэж хэлж өргөдөг. Цөөх харах ингээ яг өргөч шээ тий. Тэгээд энэ манай нутагч болохоор зэрэг бас тав хүмүүс өөр ойлгороо нөгөө ингээд хунгалж байгаа хүн одоо нэг гэрийнхээ хинстаа заавал эхэлж барьдаг. Тэгээд дараа нь хүн тастай хүнтэй барьдаг юм байгаамаа. Эрхэтэн бүрстап гэж таваад. Ойс бас хамаагүй нэг юу атаа ийм юм дээр хэрэгжүүлж болохгүй гэсэн юм чинь заалтаа. За одоо бэргэн барина. Одоо удаан байгаа манай удмын хамгийн том бэргэн. За ирдэгч одоо за одоо ингээд том ахт байна ингээд одоо за танд одоо ах маань ингээд одоо 18 он дургийн баяр ирснээс хойш ирээгүй. Тэ ахтаа бас баярлж байна. Тэгээ одоо энэ олон аценрэ дагуудад ирсэн явдал бас их баярлж байна. Тэ. За 27 он өнөр ирнэ. 27 онд манай 100 сүмийн 100 жилийн ой болдог. Авиатын өнөртэй байгаа. Хайраас. Тэр охин би авиат багшууд нишээс. Чи бол 3 доктор сургаад боднаа гэж. Чамаас авиатын нишээд санаал байгаа шүү дээ. Санаа өгчээ шүү дээ тий. За бүр их баярлалаа. Бас одоо бүх хүүхдүүдээ ингээд аваа тэгээд махыгаа дагаад одоо тэр нүткаараа ингээд сайхан ороод гараад агуулаад уулзаад уучраад тийм ээ. Хөлөөсөө орж гараад ингээд
있습니다. баярлалаа. Сүрлэг харьхран торгон салих хацар илбэ Сүндавгатай уснуур тойлдон мэлтигээ Сүрхэн юудэн эцэг судлаар ханхайгаа Зүймэл газрын зэрэглээ Тэнгэрийн салхитай мяранзаа Тиймэл нутагда миний цэнхэр хязгаар Тэнгэрийн яваажин миний унсан газар Ээжийн сэтгэл шиг цагаахан зовоодоо Энэ биний минь үл тасрахай Утагнэ Үлэн өмрөг газрын ингэр зурглан нүгээд Үчи намуухан сэвшэнд залуу хосалхнаа Үнний төлөө хөвгдийн сургаалыг түүхүүлнэ Үлгэрий цэнхэр орон минь Бодол эцэгнэн оршоо Тиймэл нутагда миний цэнхэр хязгаар Тэнгэрийн яваажин миний унсан газар Ээжийн сэтгэл шиг цагаахан зовоодоо Энэ биний минь үл тасрахай Утагнэ Намар тан найрын дуу намдаж үзээгүй Арын шингээр удагт минь төдийн дуу тасраагүй Одоос хөдөлтөмөр хаврын уянгатай янзлаасан Хонгор үссэн инээд жаргал давхан сангинсан Иймэд нутагдаа миний цэнхэр хязгаар Тэнгэрийн яваачин миний унсан газар Ичимийн сэтгэл шиг цагаахан зовоодон Энэ биений минь үл тасрах юм Нутаг минь Аргалын утаа Угжил байдаг Тэндгэр минь би Алтан улсан Дүнхийжил байдаг Тэнд бодол минь би Шаргал тагаар хөлтэй найранд уянга минь би Сардаг хөхий уулсын Ширхэг чулуунч зүрхэнд минь би Тиймэл нутагда миний цэнхэр хязгаар Тэнгэрийн яваажин миний унсан газар Ээжийн сэтгэл шиг цагаахан зовоодоо Энэ биний минь үл тасрахай Утагнэ Тиймэл нутагда миний цэнхэр хязгаар Тэнгэрийн яваажин миний унсан газар Ээжийн сэтгэл шиг цагаахан зовоодоо Энэ биний минь үл тасрахай Нутагнэ